Сайн байцгаана уу? Намайг Адия гэдэг Архангай аймгийн статистик хэлцэд ажилладаг. Миний их нэрийг Тэгшээ гэдэг Архангай аймгийн татврын газарт ажилладаг. Бид хоёр танилцаад 22 жил хамт амьдраад 18 жил өнгөрсөн байна. Бид хоёр 3 хүүтэй. Бид хоёр өглөө ажилдаа явах, хүүхдээ цэцэрлэгт нь өргөж өгөх, өдрийнхөө цайнаар харих, орой тараад харих гэл бүхэл зүйлдээ явган хамт явдаг. Тэгээ хамт явахдаа би нөхрийгээ дандаа байг суудаа явдаг. Ингээ явж байхдаа нөгөө гэр бүлийнхаа болж бүтэхгүй байгаа юм тий ямар баяртай зүйл тохиолдсон, ямар гонигтай зүйл тохиолдсон гэд бүхэл зүйлээ ярих боломж олддог. Тэгээ ингэж ярьснараа бид хоёрт одоо биендээ гомдох тий биендээ одоо үл ойлголцох зүйл гадгүй болоо гэж би боддог. Гэр бүл болоод 2-3 жилийн дараагаас цуг биш цуурч уурлах, бинийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, харилцан буулт хийдэг байх, хайр халамжаа үйлдэл илэрхийлдэг, сайн ярилцаж байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл эдгээр дадлыг одоо амьдралдаа байнга хэрэгжүүлэхийг хичээдэг. За энэ мөчийг ашиглаад хандаа намайг үргэлж сонсдог, намайг хүндэлдэг, хайр халамжаа үгээр биш үйлдэлээрээ үзүүлдэг, хүүхдүүдийнхээ сайн аав байдаг, миний сайн найз, сайн ах, сайн нөхөр байдаг чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. За олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг Архангай аймгийн 28,200 мянган өрх гэр бүлийн нийт 94,600 гишүүдэд хүргэж айл бүрт хүүхдийн инээд хойр бэлхэж аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.